Хай. Тэгээ энэ зүйлийг би ингээд өчигдөр орой уншингуутлаа ингээд амар хямраад, бүсгэлээр унаад, уйлаад, орон дотроо уйлаад тэгээ бүр ингээд өөрийгөө буруутгаад үзье ятсан байхгүй юу? Яасан бэ гэдгсэн чинь нөгөө нэг манай Монголд саяхан нэг эмэгтэй амар олон удаа хутгалуулаад ингээд амнаас алдсан шүү дээ. Макс мол дотор нэг эмэгтэй ингээд ажил дээр нөхөртөө хутгалуулаад амиа алдсан гэх хэрэг гарсан да. Тэгэл тэрийг ингээл хүн болгоо ингээл яриад фэйсбүүкээр ингээл яваад шеэрлэлсэн шүү дээ. Тэгээс сүүлдээ ингээд тэр эмэгтэйгийн бүр зурган ингээл болсон фэйсбүүкээр яваад тахт нь ингээд тэр эмэгтэйгийн би зургийг ингээд шеэрэжсэн аахгүй юу. Тэгээд би тэр эмэгтэйг яаж шеэрлсэн бэ гэхээр ийм залуухан, ийм хөөхөн, ийм үзэсгэлэнтэй эмэгтэйг ингээд яаж тэгж зэрлэгээр ингэж хөнөөж амнасыг хөнөөж алж чадчихна ямар амар юм бэ гэж бодонгуутлаа зүгээр л ингээл тэр эмэгтэй ямар ч буруугүй тий 3 хүүхдээ ээж гэд ийм үзэсгэлэнтэй бүр ийм амар гоё эмэгтэй ийм залуугаараа байсан байж тээ гэдгийг л ингээд хүмүүст ингээд харуулахыг амар хүсэж исэн баггүй юу. Тэгээ шеэрлсэн. Тэгээ дараа нь болохоор ингээд бүр ингээд тэр эмэгтэйг гутгалж алсан тэр нөхөр нь ингээд нөхрийнхэн зургийг нийлүүлсэн явж байсан шүү дээ. Тэгээ би тэр нөхрийнхэн зургийг бас ингээ 2 3 удаа ширгээсэн заяо. Эхний удаад нь болохоор нөгөө нэг эмэгтэйг чи ингээ олон удаа хутгалж алсан нөхөр нь ингээд энэ байна гэж зургийг хүмүүс гаргаад тавьсан. Тэнгүүтлээ угаасаа харах царайны ярах чин царайтай хүнийг яргалж тамалж зовоодог зоддог байрын царайтай хүн байна. Энэ хүн бол тэр эмэгтэйг ингэж зэрлэгээр хутгалж алсан юм чинь зоддог байсан бол тодорхой. Зоддог байсан болоо тэр эмэгтэй ингээд салах өргөдлөө өгсөн байсан баха. Тэгээд тэрнээс нь болоод эмэгтэй ингээ олон удаа хутгалаад алчлаа гэд явжсан аахгүй юу. Тэгээ би тэрийг бас шеэр хийсэн. Тэгээ дараа нь болохоор бас нэг гэмт хэрэгтний зурагтай цуг бас нэг өөр гэмт хэрэгтний зурагтай цуг тэр эмэгтэй нөхрийг нэг хутгалж алсан нөхрийг ингээ зургийн цуг тавьчихсан аахгүй юу. Тэнгүүтлээ нэг нь болохоор ихнэрээ маш хэрцгийгээр ингээ олон удаа 30 удаа ч үлээ 30 удаа ч үлээ хутгалж алсан. Тийм болохоор ингээ манай охтууд эмэгтэйчүүд ингээд найз нөхдөө нөхрийгөө хань ижлийгээ сонгохдоо маш сайн ингэж шалгаж агаарэ. Бүр шалгаж цензуур тавьж ингэж сууж агаарэ. Тэ? Ер нь бол ямар хүн бэ гэдгийг таньж мэдэх нь чухал шүү. Тэгэхгүй ингээд ийм зэрлэгээр ингээд алуулж болно шүү гэсэн тийм утгатай юм тавьсан байсан байхгүй юу. Тэгээд би бас тэрийг нь уншаал амар ингээд дургу үрээд зэв үрээд яаж 3 хүүхдийнхаа ээжийг те ханилсан ханаа тийм олон удаа хутгалж чадчихна. Ямар зэрлэг юм бэ? Бүр алга алгахтай ийм амар зэрлэгээр алаад хахтай явах. Яаж хүнээс ийм араатнаас 7 өдөр ийм аимшиг үйлдэл гардаг байна. Ямар амар юм бэ? Аимшигтэй юм бэ гэд би бүр ингээд дотроо бүр ингээд амар юм emotional болцсон заяо. Тэгээ ингээл тэр эмэгтэй тэг зэрлэгээр ингэж хөнөөсөн гэж ботхоор л бүр тэр ихтэйг амар үзий ядадсан баггүй юу. Тэг нөхрийн тэгэл үзий ядсаасаа болоод ингээ шеэр хийсэн баггүй юу би. Тэгээ ингээл тэр эмэгтэйгийн зургийг 2 удаа ч бас шеэр хийгээд нөхрийнхэн зургийг бас 2 3 удаа шеэр хийсэн. Тэгээд тэрийг яагаад шеэр хийсэн бэ гэх гол утга учир нь зүгээр л тэр эрэгтэйг өөрөө ингээд Монгол даяар ингээд зураг нь цацагдсан, Монгол даяар ингээд хүмүүс зургийг харсан, үзсэн, Монгол даяараа өөрийг нь үзий ядж байгаа, муулж байгаа гэдгийг тэр ихтэй өөрөө хараасай, олж хараасай, өөрийгөө ямар юм хийсэн, ямар буруу зүйл, ямар муухай зүйл, ямар сэжигэн зүйл хийснээ бүр ингээд олж хараад ухаараасай, мэдээсэй, тий? Бүр ингээд үнэхээр гимшээд өөрийгөө үзий ядаасай, өөртөө буруу өгөөсэй гэсэн үднээс би ширээжсэн баггүй юу. Тэгээд дээрэс нь ийм аюултай хүн үнэхээр ингээд Монголд байшгүй гэдгийг ингээд сэрэмжлүүлэх үүднээс бас ширээсэн хүмүүс ингээд зургийг хараад аваасай тий. Энэ хүн ингээд шоронд орсон ч гэсэндээ хэдэн жилийн дараа 10 20 жилийн дараа ч юм ингээд гараад ирнэ. Гарч ирснийхаа дараа хүртэл ийм амар зэрлэг хүн шүү, ийм амар хүн шүү. Хүнийг үнэхээр хайлах сэтгэлгүй хүн шүү дээ гэдгийг ингээд хүмүүс царайг нь мэдээд аваасай, тогтоогоод аваасай. Тэгээд ингээд хүмүүс цаашдаа боломжтой байгаасай гэд хүмүүс сэрэмжлүүлэхийн үүднээс би өгөн ширээсэн баггүй юу. Тэгсэн чинь би амар буруу юм хийсэн заяа. Одоо хүртэл ингээд ботхоор ингээд
бүр ингээ уйлмар санагдаад байгаа байхгүй юу. Ингээд уйлах гээд байгаа байхгүй юу. Яасан бэ гэдгсэн чинь би өчигдөр ингээд нэг сэтгүүлч эмэгтэйгийн бичсэн юмыг уншсан юм шиг байна л да. Би тэр эмэгтэй сэтгүүлчл гэж бодсон, ойлгохдоо сэтгүүлч эмэгтэй юм гэж ойлгосон. Гэтэ ямар хүмүүсийн сайн суулж мэдээгүй л дээ. Тэгээд нөгөө нэг олгуудаа хутгалуулж амнасаа алдсан эмэгтэй ингээ ар гэрт нь ажил явдал дээр ингээ оцсон юм байна л да. Тэр сэтгүүлч эмэгтэй. Тэгсэн чинь тэгээ ээж аав нь хүүхдүүдтэй цуг ингээ байж исэн гэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь ээж аав нь ингээд амар ингээд зовоод чаналаад байжсэн. Хүүхдүүд нь ч гэсэн ингээд зовж чаналаад, том хүүхдүүд нь болохоор ингээд зовж чаналаад байжсэн. Тэгэхээр жижиг нь болохоор хамгийн бага нь юм ойлгохгүй болохоор ингээд инээж хөхрөөд энийгээд явж исэн. Тэгээд юу ч ойлгохгүй хүүхэд ээжигээ алдснаа ч мэдэхгүй тий. Ингээд инээж хөхрөөд явж байгааг нь хараад ингээд амар өрөвдсөн. Ингээд амар ингээд мэдгүй бүр ингээд амар ингээд хэцүү байсан гэдэг тэр эмэгтэй биччихсэн байхгүй юу. Тэгээ ер нь бол ээжигээ тэгээ охиноо тийм зэрлэг байдлаар алдсан. Зэрлэг биш байсан чи ер нь бол алдчихсан, тэгөөд болцсон юм чин зовж шаналх нь тодорхой штэ. Зовж шаналаад байж ах нь ойлгомжтой. Тэгээд ямар байдалтай байжсэн бэ гэхээр тэр эмэгтэй нас барсанд нь ингээд ээж аав нь амар зовж шаналхын хажуугаар хүүхдүүдийн нас ингээд хараад амар өрөвдөөд ингээд давхар хүүхдүүдийн хүмүүс ингээд зовоод шаналаад байжсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээ хүүхдүүдийн том нь болохоор бас ингээд нөхцөл байдлыг ойлгож байгаа. Ээж нь ингээд хин нэгэнд хорлогдчихсан гэдгийг ингээд ойлгож байгаа болохоор ингээд амар ингээд гонхтой аюуш дуурахгүй нүдэрэн дөрөн гонх хурцсан ингээд байжсэн гэж байгаа байхгүй юу. Тэгээд бүр ингээд ээж аа хоёр нь тэр одоо хотглууж амнасаа алдсан эмэгтэйг ээж аа хоёр нь заяо нөхөр нь тэр эмэгтэйг хороосон гэдгийг ингээд мэдэгдүүлэхгүй тул одоо хүүхдүүдийнх нь аав нь ээж нь ингээд хөнөөсөн гэдгийг ингээд мэдэгдэхгүй тулд бүр ингээд утсын ч сунгаж өгөхгүй байсан гэж аахгүй юу. Интернет орчин ингээд интернет орохоос айгаад ингээд утсын ч сунгахгүй зурагтаач сунгахгүй ингээд интернет орчноос тусгаарлаад байж исэн гэж аахгүй юу. Ингээд бүр айгаад ямар арга хэмжээ авахаа мэдэхгүй бүр амар ингээд аргаа барсан хүний үлдчихтэй тэр чинь тий хүүхдүүдээ ингээд утсын сунгаж өгөхгүй зурагт муртаа сунгахгүй ингээд интернетийг ингээд сунгаж өгөхгүй ингээд интернет сошиал ертөнцөөс ингээд тусгаарлаад байж гэнэ гэдэг чинь болохоор ингээд амар аргаа барсан хүний үлдэлчтэй. Тэгээд байжсэн гэж байгаа байхгүй юу хөрх юмтай. Тэгсэн чинь том хүн ингээд хин нэгнээс ингээд утсын сунгаж өгөхийг ингээд тусламж гойсон юм шиг үлээ л дээ. Эмээ өвөөрөө сунгаж өгөхгүйсэн болохоор тэгээд хин нэгэн санаанд ч орохгүй ингээд тусалж яана гэж одоод ингээд том хүүгийнх нь утсыг сунгаад өгсөн чинь хүүхэд нь ингээд интернет ороод ээжийг нь хороосон хүн аав нь гэдгийг мэдсэн. Бүр ингээд ээжийг нь алсан хүн аав нь тэр алуурч нь аав нь гэдгийг мэдсэн гэж тэгж байгаа байхгүй юу. Яа бүр амар заяа. Тэгээд ингээд бүр хутгалж алсан гэдгийг мэдсэн. Бүр алах алхтаа тэгж амар олоодаа хутгалж алсан. Тийм амар зэрлэгээр ингээд хутгалж хөнөөж алсан гэдгийг ингээд мэдсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэндээс мэдхэд тэр хүүхдийг мэдхэд тэр сэтгэл зүгээр унахад нөлөөсөн хүн хэн бэ гэхээр би ингээд адилхан нийгэмд тэр зургийг ингээд шеэрлээ түгээгээд тий байж исэн. Тэгээд ер нь би болон бид нар та нар ахгүй юу бүгдээрээ ингээд тэр хүүхдийг сэтгэл зүй гэмтгэд сэтгэл нь шархалахад нөлөөсөн хүмүүс болж тараад байгаа байхгүй юу. Тэгэл би бодож байгаа байхгүй юу. Зүгээр л тэр алуурчныг тэр аавыг нь тэр нөхрийг нь шийтгэхийн тулд мөн навш өөрийнхөө зургийг хараасай. Тэ нар ийм муу хүн, ийм зэрлэг хүн гэдгийг Монгол даяар мэдээсэй гэж үзий ядсандаа л хэрэлсэн. Гэтэл би ерөөсө хүүхдүүдийг нь тэрийг олоод харчихна гэдгийг бодоогүй заяо. Ерөөсө тэр хүүхдүүдийн сэтгэлийг бодоогүй, сэтгэл зүрхийг бодоогүй ингээд ширэлцэн байгаа байхгүй юу. Тэгээ би яагаад бодоогүй вэ гэхээр ингээд анх ингээд тэр эмэгтэй хутгалуулж ингээд амиа алдлаа гэж зураг нь явж хахад тэр эмэгтэй ингээд амар үзэсгэлэнтэй маш хөөрхөн ингээд гоё эмэгтэй явж исэн байхгүй юу сошиал дээр зураг нь. Тэгээ би тэр эмэгтэйг амар залуухан эмэгтэй гэж харсан заяо. Дөнгөжөл 20 гарч байгаа юм 25 мавтай эмэгтэй гэж харсан байхгүй юу? Миний үеийн эмэгтэй гэж харсан. Тийм болохоор залуухан эмэгтэй болохоор би тэр эмэгтэйг ингээд 3 хүүхдээ гингүүд наа маш жоохон тий жоохон хүүхдүүдтэй юм байна. Бага насны хүүхдүүдтэй юм байна гэж бодож байсан байхгүй юу? 2-тэй, 3-тэй, 4-тэй гэдэг ч юм уу тийм жоохон
хүүхдүүдтэй байна гэж бодож исэн. Тэгээ ерөөдөө бол хүүхдүүдийн ингээд цааш ертөнц дээрээс аав ээжийнхаа тухай ингээд зургийг хараад уншаад ойлгохгүй. Ягаад гэвэл тийм бага насны жоохон хүүхдүүд учраас уншиж чадахгүй гэж би бодсон заяо. Гэхдээ яг үнэлэхэд тэр шеэр хийх нөхцөл байдалд бол хүүхдүүдийн тухай ягаад ч юм ерөөсөө тийм бодол орж ирээгүй. Хүүхдүүдийн тухай ерөөс санаанд орж ирээгүй заяо. Юу хийж байгаагаа би үнэхээр өөрөө мэдээгүй. Хар ухаанаар ингээ ойлгочих байсан юм би ойлгоогүй байгаа байхгүй юу? Одоо ингээ бодохоор тий хар ухаанаар бодоод ойлгочих байсан юм ингээ ойлгоогүй байгаа байхгүй юу? Тэгээ ингээд таны ингээ ил гаргаж тавьсан зургийг чинь тэр хүүхдүүд хараад уншаад эмзэглээд тэгээд таны болон миний цааш нь шиэрлсэн нийгэмд ингээ шиэрлж түгээсэн тэр амар юмнаас болоод аав нь алуурчин гэдэг хүүхдүүдэд мэдсэн байгаа байхгүй юу? Алах алахтаа тийм олон удаа 20 удаа 30 удаа ингэж утгалж алсан гэдэг мэдээг уншаад тий аавыг нь ээжийг нь нийгэм даяараа ингэж бүгд мэдсэн, найзууд нь мэдсэн, бүгд үзий ядчихин гэд ингэж хүүхдүүд ингэж мэдсэн ингэж шаналж зовж байгаа байхгүй юу? Тэгээ би бүр яах гэж би шеэрлвэ гэж бүр амар ингэж харамсаж авсан. Тэгээд тэрэндээ гимшснээсээ болоод ингэж би шеэрлсэн бүх постоо ингэж бүгдийн ингэж хайж олоод гүйлгээд ингэ устгасан заяо. Би өдөрт ингэ хичнээн хитэн 10 удаа ингэ пост шеэрлдэг заяо. Бараг 100 юм уу 100 удаач бараг пост шеэрлсэн байж магадгүй. Өдөрт тийм олон удаа пост шеэрлсэн байсан ч хамаагүй би бүгдийн дэшээ гүйлгээд бүгдийн ингэ явуулсараа байгаад би тэр шеэрлсэн постууд хайж олоод ингэ фэйсбүүк дээрээс устгасан заяо. Ягаад гэвэл миний хийж чадах зүйл тэр л байсан. Нэгэнт ингэ шеэрлэгдээд өнгөрцөн хүмүүс харцсан, тэр хүүхд харцсан ч гэсэндээ би ингэ зүгээр л өөр хувац нэрс тэр ингэ шеэрлсэн тэр зүйлээ устгамаар байсан заяа. Устгаж ингэ жоохон ч гэсэн ингэ гимшлээ ингэ мэдгүй ингэ амар гимшээдсэн болохоор ингэ тэр үйлдэлээ ингэ тий жоохон ч гэсэн ингэ залруулахыг ингэ зүг болохыг ингэ хүссэн гэх юм уу. Тэгжээж би ингэ жоохон ч гэсэн ингэ тайд гарах гад ингэ миний ингэ дотор ингэ бачимдаад ингэ тий бүр ингэ буглаад ингэ нэг юм мэдгүй ингэ амар бачимдаад байсан тэр зүйл ингээ гайг болох гээд байсан нэгцсэн байхгүй юу? Тэггүй амар бид нар ингээ буруу зүйл хийсэн байлээ шүү. Ингээ амар гимшиж чинь та нар ч гэсэндээ зүгээр тэр постоо устгаарай. Тэ ээжийнх нь тавьсан зургийг устгаарай. Тэр аавынх нь тавьсан зургийг устгаарай. Гуйж шүү. Миний яг өнөөдрийг бичлэгэж агуул зорилго бол тэр л ээ. Хүүхдүүдийг жоохон ч гэсэн бодооч дээ. Тэ хүүхдүүдийг хайрлаач дээ. Та ч гэсэн надтай адилхан ингээ өнөөдөр хүүхдүүдийн тийм том болсон гэж төсөөлөгөө байж болно. Хүүхдүүдийг сошиал ертөнц рүү ороод уншчихна гэж төсөөлөгөө байж болно. Уншиж чаддаг бичиг үсэг одоо тайлагчсан тийм том хүүхдүүд гэж бодог байж болно. Тэгээ надтай адилхан ийм бага насны жоохон хүүхдүүд гэж бодсон байж болно. Тэгсэн ч гэсэн та санаандгүй байдлаар одоо наа чиг үр дүн тийм байдалд хүргэнэ гэдгийг бодоогүй санаандгүй байдлаар ингээд үзэн ядсандаа шиэрлсэн байж болно. Тэгсэн ч гэсэн та одоо ороод үнэхээр устгачаарэ. Гуйж шүү. Тэр хүүхд ээж нь одоо аавынх нь гарт амиа алдсан тий нөхрийнхээ гарт амиа алдсан. Амиа алдахтаа бүр амар зэрлэгээр алдсан. Тийм амар олон удаа хутгалуулж амиа алдсан гэдгийг тэр хүүхд уншаад олж мэдээд амар ингээд зовсон тий тэр сэтгүүлчийн нүдэн дээр ингээд амар уйлаад хашгичаад ингээд бүр ингээд зовоод шаналаад тий ингээд бүр үнэхээр шаналаад хэсэг ингээ уйлаад өөрийгөө ингээ тайлгаруулж чадахгүй өөрийгөө ингээ сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй ингээ амар байсан гэж хэлсэн. Би тэрийг ингээ шууд төсөөлж байгаа байхгүй юу. Тэгээ төсөөлөхөөрс надад бүр ингээ амар байсан. Тэр бол угаасаа аавынхаа тийм амар эмийг уншаад тий аав хоёрынхаа тийм амар эмийг олж хараад мэдээд хүүхэд ямар ахын тодорхой шүү дээ. Бүр амар зовн шанална хашгичж ойрлж чарлах нь тодорхой. Тийм болохоор бид нэр ингээд тэр хүүхдүүдийг тийм байдалд хүргэж байна. Хүүхдийг хайрлахгүй байна. Зовоож байна. Тэ хүүхдийн сэтгэлийн дарамт, сэтгэлийн шарах өгж байна. Тийм болохоор бас дураараа хин нэгний зургийг тавьж бид нэр ингэ шеэрлж ямааргүй байна. Тэ нийгэмдэл болгож ямааргүй байна. Тийм болохоор ингэ танаасаа гуй, ганцхан л юм гуйд ингэ хамгийн анх тэр эмэгтэй зургийг, эрэгтэй зургийг ил гаргаж тавьсан хүн харуул одоо устгачаарэ гуйж шүү. Дээрс нь та нар маань битгий цааш нь шеэрлээрээ. Би бүр одоо хүртэл амар гимшээд байж байна. Яах гэж ингэж нийгэмд түгээж шеэрлж ингэвэ гэл амар эмзэглээд хүлээж авч байгаа.